За одоо бид 31 дугаар бодлоготой. 31 дугаар бодлогын зургийн дээр А цагийн координат бол 20-ны язгуурдаар 2 дахиад хасах 20-ны язгуурдаар 2. За B бол хасах 20-ны язгуурдаар 2 20-ны язгуурдаар 2. За C цаг тойрог дээрээс бид C цагийг сонгох хэрэгтэй. За тэгээд А бол B үнцийг хэдүүлээ авлаа. А бол одоо координат их. Тэгэхээр энэ ийшээ бисектрис, энд бас бисектрис байгаа учраас энэ нийлээд 90 градус бол. За А B бол 90 градус. Одоо харин бид энэ мужаас C цагийг сонгох юм бол энэ номын хагас буюу за А тохиолдолд энэ мужаас авъя. Тэгэх юм бол үнцэг ACB бол 90 хагас буюу 45 градус. Энэ бол хурц үнцэг. За харин үлдсэн энэ мужаас авах юм бол B тохиолдол. Үнцэг ACB бол 135 градус. Яг тэгвэл энэ 90 нөгөө хэсгийнх нь одоо ингэж авах учраас энэ номын хагас бол. За тэгээд энэ тохиолдолд бол бидний номын нийт хэмжээ бол ингэж тойрч ирнэ. Энд бол 90-сэн тэгэхээр нөгөө энэ 270 градус. За энд бол 90 градус байна. За тэгээд бид нар хурц үнцэгт гурвалжин байх магадлалыг олно гэсэн. За ACB-гийн тохиолдол бол энэ тохиолдол бол хурц үнцэг болохгүй учраас бид А тохиолдлыг цаашаа авч явъя. А тохиолдол. Үнцэг ACB бол 45 үед бодно. За бодлого ингээд дуусчих болохгүй. Яагаад гэвэл C-г бид нар хурц болгочлоо. Одоо хурц үнцэгт гэдэг бол бүх үнцэг нь хурцах хэрэгтэй. Тэгэхээр үнцэг ABC бас 90-с бага байх хэрэгтэй. 90-с бага. Тэр үнцэг ABC 90-с бага байна гэдэг бол ингээд татах юм бол энэ цэг, энэ цэг. Энэ хооронд бол үнцэг ABC бол ABC бол мохоо болчихно. Харин энэ завсарт бол ABC хурц болно. За нөгөө талаас BAC үнцэг энэ мужид бас хурц байна. За тэгэхээр бидний олох хэсэг бол энэ цэгээс энэ цэг хүртэл буюу яг 90 градусын мөн байна гэсэн. За маа C цэг бол энэ мужаас бид авах хэрэгтэй гэсэн сонголт. За тэгэхээр магадлалаа бодох юм бол 90 градусыг нийт 360 градусын номдоо хуваахаар 4-ний C цэгийг бид нар ABC хурц үнцэгт байхаар сонгох магадлал бол ийм боллоо гэсэн. За 31 дээр хариул 31 дээр бодлого хариул 4-ний 1 байна. За 32 дээр бодлого. За 32 бол бас функц байна. Функцийн уламжлалыг авах. Fx бол 2x-ийн 6 зэрэг. За тэгээд уламжлалынх нь x-ийн 5 зэргийн коэффициентийн өмнөх 5 зэргийн гишүүнийх нь өмнөх коэффициентийг олох хэрэгтэй. За уламжлалаа бид нар задлгүйгээр авчиж болно. Давхар функцийн уламжлал. Энэ нэг функцийн 6 зэргээс уламжлал авч байгаа юм. Тэгвэл 6-г үржих нь x квадратын нь 2x-ийн 5 зэрэг үржих нь за энэ доторх уламжлал. Тэгэхээр 2x дээр нөх нь 2 боллоо. За. Одоо эндээс энэний 5 зэргийг олох маш амархан байна. Яагаад вэ гэвэл эндээс бид x-ийг хаалтнаас гаргая. Эндээс 2-ыг гаргах чинь. За тэгвэл 12 x-ийн 5 зэрэг x дээр нөх нь 2-ийн 5 зэрэг. За тэгээ ард x дээр нөх нь 1 бол. За нэгэнт бид нарт энд x-ийн 5 зэрэг маань гараад ирсэн учраас араас бид сул коэффициентийг л авах хэрэгтэй. X-ийн ямар нэгэн зэрэгтэй гишүүнийг үржүүлж болохгүй. За тэгэхээр x-ийн 5 зэргийн өмнөх коэффициент бол бид энд маш амархан болох юм. 12-ыг үржих нь за энэний сул коэффициент бол 2-ийн 5 зэрэг. Энэний сул коэффициент бол 1. За эндээс 12-ыг үржих нь
гэх юм. За 12-ыг 32-оор үржүүлэхээр 384 байна. За бидний хариу бол 384 гэх нэ. Одоо бид 33 дугаар болов. За эндээс эхлээд за өмнөх жил энэ бодлогууд дээр маш олон хүүхэд алдсан байсан. Тэгэхээр энийг би дэлгэрэнгүй тайлбарлана. 4.5 эмхэн цэцэг эмхэн 2.1 2.2 эмхэн нэг болно. За энэ хэлбэр хэрхэн гарах вэ гэхэд бодлогыг бүгдээрээ бодцгоё. За эхлээд энэ сул гишүүн нэгүүдийг бичээд байна. Нэг дээр эмхэн 2.1 эмхэн 4.1 2.1. За ингээд үлдэх нь юу вэ гэхээр энд 2.2 4.4 ард 8.6 энд 2.1 2.1. За энэ нийлбэр бол геометрик прогрессын нийлбэр. За энийг яаж олох вэ гэхээр за энийг хэдүүлээ АН гэж. Тэгээ АН-ийнхаа N хязгааргүй нийлбэрийг олно гэж бодлого тэгж хувиргаа бодчих. За энэ бол геометрик прогрессын нийлбэр буюу 2-оос хэн 2.1 гараад ирнэ. За нийлбэр удаг томьёогоор маш амархан гардаг. За дараагийнх нь бол 2-ыг үржих нь 2.1 2-ын квадратны 2 2-ын кубны 3 2-ын зэрэгтний n. За энийг бид маш олон янзаар бодож болно. За нэгдүгээр арга бол эхлээд 2-ын зэргүүдээ нэг нэгээр салгаад одоо энийг одоо бид ингэж үчиж болно гэсэн. 2-ын квадратны 1 энийг гэхэд 2-ын кубны 1 2-ын кубны 1. Тэгээ нийлбэрээр нь олох замаар ингэж бид нар бодож болно. Гэхдээ өөр нэг сонирхолтой аргаар бодъё. За бид ийм нийлбэрийг сонирхох юм. Нэг дээрх нь x, нэгдүгээр нь x-ийн. За энэнд бид нар x-ийн оронд 2.1-ийг орлуулчвал за энэ нийлбэр гараад ирнэ. Гэтэл энэ функцийн уламжлалыг авч үзье. За бид энэ хоёр нь байлгачихсан болох гэж. Энэний уламжлал юу гэх вэ? Нэгдүгээр нэмэх нь 2x, нэмэх нь 3x квадрат, нэмэх нь n-ийг үржих x-ийн n-ийн 1. За энд бид нар x-ийн оронд 2.1-ийг орлуулчих юм бол манай энэ тэгштэл гараад 2-оор үржсэн хэлбэр. За тэгэхээр ерөөсөө уламжлал олох бодлого байж. Энэ нийлбэрийг бид нар маш амархан олж чаддаг. Геометрик прогрессын нийлбэр буюу 1 бол x-ээс 1. За энэ бол энтэй тэнцүү. За энэний уламжлалыг авахаар n дээр нэмэх нь 1 x-ийн үржих нь x-ээс 1. Хасах нь x-ийн дээр нэмэх нь 1 хасах нь 1 үржих нь за энэ хоёрын уламжлал буюу 1 болчихно. За хуваах нь x-ээс 1-ийн квадрат. За бид ердөө энэ тоонд 2.1-ийг орлуулахад манай бодлого гарах нэ. За тэгээд энийг бид ийм бий. X нь 1-ээс бага үед лимит x-ийн бол тэг гардаг. Үүнийг ашиглах юм бол за энэ гишүүнээ хэдүүлээ b ингээд тэмдэглэжээ. За лимит n хязгааргүй b нь бол хэд гарах вэ? n хязгааргүй байгаа. X-ийн оронд 2.1 байгаа шүү. Тэгэхээр энэ бол тэг болчихно. Энэ бол n хязгааргүй үед тэг гарна. За энэ үржирч бас тэг гардаг шүү. Энэ яг бол зэрэгтэй тэг рүү чиглэж байгаа учраас. За тэгэхээр
Энэ маань тэг болчихно. Тэгэхээр бидэнд ерөөсөө энэ тэг болно. Нэгийг хуваах нь энд 2-ны 1-ийг оруулчаар 0.5-ын квадрат буюу 1-ээс 4 гараад ирэх нэ. За энэ өчр маань нийтдээ бодоод үзэхээр 4 болчихлаа гэсэн. За тэгээд манай эцсийн энэ бол лимит n хязгааргүй энэ бол за энэ тоо болтыг болно 2 нэмэх нь арын энэ хэсэг сая бидний бодолтоор 4 гарсан. За ингээд 6. Бидний хариу бол 6 гарах байжээ. За одоо 34 дэх бодлоо. За энэ маш олон үгтийг алдуулсан бодлого байна. Шигтэй. За ийм бодлого байна. За энэ тэгштэл хэдэн бүхэл шигтэй гэсэн. За эндээс бид харах юм бол энэ шууд нэгтэй тэнцэх нэг хариу байж болно. За x дээр нь 6 шууд өөрөө 1 байж болно. Нэгийн ямар ч зэрэг 1 гар 1 тогтох. За нөгөө нэг шийд бол ямар ч тооны за тгээс илгаатай тооны тэг зэрэг бол 1 гардаг. Тэгэхээр x квадрат тассан 7x нэмэх нь 12 зөв тэг гэдэг шиг. За бас нэг тохиолдол бол энэ тоо хасхныг гараад энэ тоо тэгш тоо байх. Хасхныгийн тэгш зэрэг нь 1 гарах гэсэн. За өнгөрсөн жилийн шалгалтанд бол энэ тохиолдлыг маш олон хүүхэд орхисон байна. Ямар тохиолдол вэ гэхээр x дээр нь 6 хасхныг ба x квадратаас 7x нэмэх нь 12 нь тэгш тоо гэсэн. За энэ тохиолдлыг бол манай улсын сурагчид их их орхисон байна. За энийг үзье. Эндээс x тэнцүү хасах 5 гараад ирнэ. Энэ тэгштэглээс x тэнцүү 3, x тэнцүү 4 байгаад ирнэ. Квадрат тэгштэй болохоор 3 4 гэсэн хариу гарч байна. За харин эндээс шалгаж үзье. Энэ хасхныг байхад энэ тэгш байх уу гэдэг. Хэрэв тийм байвал манай шийд болно. За x тэнцүү хасах 7 үед. За эндээс x тэнцүү хасах 7 үед энэ хасах 7-гийн квадрат хасах нь 7 бүрчиг нь хасах 7 нэмэх нь 12. За ингээд артлын хураагдаад 12 буюу тэгштэй болчлоо. Тэгэхээр бидний шийдэнд хасах 7 гэдэг тоо нэмэгдэнэ. За тэгээд бодлого маань хэдэн бүхэл тоон шийдтэй вэ гэж асуусан. За тэгээд бүхэл тоонууд 1 байна, 2 байна, 3 байна, 4 байна. Ихэнх хүүхдүүд энийг гаргасан, энийг орхисон гэсэн. За тэгээд манай бодлого бодогдлоо. За одоо 40 бодлого тий. X дээр нь 3 хэрэг бол 20 байна. Тэгвэл энэ функцийн хамгийн бага утга бол. За энэ дээр 3 хэрэг гээд үндсэн тэгштэй оруулчаар 400-аас 120 хэрэг инфинис квадрат инфин y. За эндээс энийгээ бид f(y) гэж тэмдэглэчихвэл f(y)-ийн хамгийн бага утга бол. За 10y квадрат хасах 120 y инфин 400. За энэ функцийн хамгийн бага утгыг за уламжлал ашиглаад хэлэх юм бол. Уламжлал авчвал 20y хасах нь 120 тэнцүүдэг. Тэгээд энэ функц маань парабол учраас оройн цэг дээр хамгийн бага утга аавна. Тэгэхээр эндээс олох шийд бол хамгийн бага утгын y гэсэн. За y бол 6. F6 бол 360 хасах нь 720. За ингээд ч бидний бол хамгийн бага хариу бол 40 байсан. За нөгөө талаар энд квадрат ялгаа болчихж байна. Шууд. Тэгэхээр 10-ыг үрчих нь
90-ээс 6-гийн квадрат. Тэгэхээр энд 360 болно. Тэгэхээр энэ 400-аас маань 40 үлдээд энэ бол 40-оос. За ийм хоёр янзаар олж болох нэ. За 35-ын хариу бол 40 байж. За одоо 36 дахь бодлого. За 36 маань бид нэг юм цилиндр гэж. За. Гэтэл за нэг л хууртай болчих. Энэ маань ташуу хөтлсөн байна. За ташуу ингээд шулуунаар хөтлөхөөр нэг ийм огтлол үүснэ. За өсгөө дээрээ тэмдэглэвэл А, Б, С, Д. За энэ зай бол 4 гэж өгсөн. Хамгийн урт байгуулагч 16 гэж өгч байна. За хамгийн богино нь 9 гэж. Энэ зай 9, энэ зай 16. За тэгэхээр бид энэний голын цэгийг энэ бид тэмдэглэж байна. За бид энэ дээр яг энэ дүрсийн талбай шууд олдог томьёо байхгүй байна. Тэгэхээр нэг арга хэрэглэнэ. Яг энэний голын цэгт нь ийм ташуу. Яг энэтэй параллел зүсэлт хий. За нэг иймэрхүү зүсэл гаргая. Тэгээд зүсчих юм бол манай дүрсээс энэ илүү гарсан энэ хэсгийг эвлүүлээд бид нар энэ дээд хэсэгт хийчих болно. Тэгэхээр манай дүрс нөгөө энэ ташуу дүрс маань тэгшин болчих хуурж байна гэсэн. Яг голоор нь хуус учраас энэ хэсгийн дүрс энэ хэсэгт яг багтана орж. За ингээд ийм байгуулт тийчээр манай талбай бол за энэ зай 9, энэ зай 16 гэдэг бол ингээд татчихаар энд 9, энд 7 буюу энэний яг голоор гэхээр зя 9 дээр нэмэх нь 2.7 буюу өндөр маань 12.5. Энэ бол өндөр гэсэн. За харин цилиндрийн талбайг бол эзлэхүүнийг бид нар олж чадна. За эзлэхүүн бол за энэ цилиндрийн эзлэхүүн бол А шиг үрчгэн нөгөө суур тойргийн талбай байдаг. PR квадрат гэсэн томьёо байна. За бидний томьёогоор бол Аш бол 12.5 гэж олдсон. Радиус бол өндөр маань 12.5, радиус 4 гэж өгсөн. За бидний хариу бол 12.5-ыг үрчгэн 16 π. За эндээс цилиндрийн маань эзлэхүүн бол 200 орчим. 200 π. За нөгөө нэг муухай төсөв чинь талбай ингэж гарч ирсэн.